Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Шүүх ерхий зөвлөж, шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримтчгийг боловсруулад төсөл хэлбэрээр бэлэн болгоод байна. За одоо тэгээ та бүхнээсээ бас санал авах ийм үе шатанда ирээд байна. За ажлын хэсгийн зүгээс тухайн баримтчигтэй бодлогын төсөлтөд санал авахаас өмнө тухайн бодлогын баримтчигээ бүтэц зохион байгуулалт агуулгын талаар танилцуулаад ойлголтоо харьцангуй бас нэгтгэсний үндсэн дээр санал авах нь илүү үр дүнтэй гэж үзсэн. За энэ үүднээс өнөөдөр та бүхэнтэйгээ уулзж байна. За тэгэхээр бодлогын баримтчигт бол одоо хоёр том зорилт бол байгаа. Тэгэхээр нэг том зорилт нь бол энэ шүүхийн үйлчилгээ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны ECP-гийн чанарыг дээшлүүлэхэ гэж байгаа. Тэгэхээр энэ зүйл нь бол тодорхой процессын хуульд одоо өөрчлөлт оруулах, эрх зүйн орчныг одоо бий болгосноор хэрэгжих боломжтой ийм ажил эхэлж байгаа. За тэгэхээр ECP гэдэг нь бол Electronic Case Process гэж байгаа. Тэгэхээр үүнд бол за e-filing буюу шүүхэд одоо цахимаар нэхэмжлэл гаргах, e-case management буюу энэ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны одоо цахим удирдлага, e-court room буюу энэ шүүх хуралдаанд одоо цахимаар оролцох гэсэн. Эдгээр гурван зүйл нь бол өөрөө нөгөө ECP буюу одоо Electronic Case Process гэсэн энэ одоо ойлголтууд бол хамаарч байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө цахим хэргийн үйл явц, цахим хэргийн хөдөлгөөнийг бол хэлж байгаа. Гадаад нэр томьёо нь бол одоо нэг талтаа бол олон улсад бол бас тогтцоо ойлголт. За нөгөө талтаа энэхүү одоо бодлогын баримтчиг маань батлагдаад хэрэгжих одоо шатандаа очих юм бол бас гадаад дотоодын энэ төсөл хөтөлбөрүүтээ одоо хамтраад ажиллах нь боломжтой. Тэгэхээр энэ утгаараа бас энэ олон улсын харилцааны хэрэгцээ шаардлагыг бас харгалзаж үзээд энэ гадаад нэр томьёог бол одоо давхар одоо ашиглаад явж байгаамаа. Тухайд нь тайлбарлах юм бол e-filing буюу одоо шүүхэд цахимаар нэхэмжлэл гаргах гэж байна. За үүнд бол шүүхэд цахимаар нэхэмжлэл гомдол хүсэлт гаргах, шүүгч хэргийн оролцогч одоо цахимаар нотлох баримтыг одоо бүрдүүлэх, хэргийн материал нотлох баримтыг одоо цахим хэлбэрт бол шилжүүлэх, хэргийн материалын одоо цахим архивыг үүсгэх гэсэн энэ ойлголт бол хамаардаг. За энэ бол одоо бодлогын баримтчгийн арга хэмжээ гэсэн хэсэгтэр бол байгаа. Дараагийн дугаарт энэ e-case management үеийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны цахим удирдлага. За үүнийг бол дотор нь бас хоёр ангиж авч үзэж байгаа. За эхэнд нь бол энэ хэргийн оролцогчид цахим хавцад хэргийн одоо материалтай танилцах, за хэргийн хөдөлгөөнийг бол өөрөө хянах тэр боломжийг бол хэлж байгаа. За дараагийн дугаарт нь бол энэ хэргийн хөдөлгөөний хуваарлалт, бүртгэл хяналт, за тайлагнал, шүүхийн үйлчилгээ, мэдээллийн урсгалыг одоо бүрэн захимжуулах гэж байгаа. За энэ нь бол одоо энэ шүүхийн хамгийн газрын одоо үйл ажиллагаатай илүү хамааралтай. За үүнд бол бас нэг зүйл багтаж байгаа нь энэ цахимаар бүрдүүлсэн эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хяналт гэж байгаа. За үүнд бол энэ хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх хэрэг гих мэт гэж байгаа. Тэгэхээр бол ер нь бол энэ эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль дээр тусгай журмаар шийдвэрлэгдэх хэрэг гэдэгт бол энэ хялбаршуулсан журмаар одоо хэргийг хэн шийдвэрлэх юм боломж нөхцөл бол байдаг. Тэгэхээр энийг бол одоо алстаа энэ эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны одоо тэр 11 за 16 дугаар зүйлд бол тэр цахим нотлох баримт одоо цахим хавцас хэрэг гэдэг энэ ойлголт нь одоо өөрчлөгдөж орсноороо бол одоо эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа энэ хялбаршуулсан журмаар хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанаас эхлээд цаашдаа мөн цахимжаар одоо явах боломжтой гэсэн энэ агуулгыг бол хэлж байгаа. За мөн энэ e-case management гэдэг дотор бол энэ төрийн байгууллагын холбогдох системтэй мэдээлэл солилцооны интерфейсийг бий болгох гэж байгаа. За үүнд бол энэ эрүүгийн хэргийн одоо шүүхээс цагдаагийн байгууллагад хүргүүлдэг ял шийтгэлийн тэмдэглэлийг одоо цахим системээр автоматар дамжуулдаг болох, шүүхийн шийдвэрийг алавцсан даруйд одоо улсын бүртгэлийн байгууллага, цагдаа, прокурор, эмнэлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, за хил хамгаалах болон гадаадын иргэн харьяатын алба гэх мэт энэ хуульд заасан одоо эрхвээ байгууллага цахимаар автоматар одоо мэдээлэл дамжуулдаг болох. Шүүх, цагдаа, прокурор, шийдвэр гүйцэтгэх байгууллага гэх зэрэг одоо байгууллагуудын нөө статистик мэдээ хоорондоо одоо зөрүүгөө гардаг болох гэсэн энэ ойлголт бол байгаа. За энэ бол бодлогын баримтчгийн төслийн одоо дэд зорилт гэсэн хэсэгтэр бол байгаа. За ингээд e-court room гэж байгаа. Энэ шүүх хуралдаанд бол цахимаар оролцох гэж байгаа. За энийг бол бид нар бол мэднэ энэ цар тахлын одоо нөхцөл байдлаас шалтгаалаад бид нар бол одоо бас зарим шүүх хуралдааныг зүүн програмаар бол ашиглаад бол явуулж исэн. За энийг бол улам бүр сайжруулан тоног төхөөрөмжийг одоо бүр шаардлагатай бол шинжилээд явна гэсэн энэ ойлголт байгаа. За энэ бол бодлогын баримтчгийн төслийн дэд зорилт хэсэг дээр бол байгаа. Цахимж үйл явц өөрөө ингээд хэрэгжснээрээ за шүүхийн нэгдсэн системийг бол бий болгох, за шүүхийн одоо компьютер тоног төхөөрөмжийг бол шинчлэх, за мөн түүнчлэн шүүхийн дата төвийн одоо найдвартай ажиллагаа хамгаалалт буюу энэ кибер аюулгүй байдлыг хангах, энэ мэдээллийн технологийн тогтвортой одоо чадварлаг одоо хүний нөөцийг одоо бүрдүүлэх, мэдээллийн технологийн олдыг нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн эдгээр зүйлийг бол энэ бодлогын баримтчгийн төсөлд бол ингээд тусгагдсан байгаа. Тийм учраас та бүхэн бас идэвхтэй оролцож саналаа өгөөрэй.